Hello. Yeah. Welcome back to another video. So today бүгдэнд нь өглөө өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ self concept гэдэг гайхамшигтай сэдвүүдийн тухай ярилцах болно. За тэгээд сэдвүүдийн нэгтэй бүгдээрээ танилцах болно. За тэгээд энэхүү бичлэгийг 10, 11-р анги, 12-р анги гапир авч байгаа Америкийн их сургуулиуд руу apply дэж байгаа тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхээр өргөдөл илгээж байгаа дүүнэртэн зориулж хийж байгаа. За тэгэхээр let's get into it. За тэгэхээр штэ self concept гэдэг санаа маань болвол магадгүй та нарын ерөөсөө сонсож байгаагүй team санаануудын нэг байх. Тэгээд self concept гэдэг зүйлийг ерөөсөө ойлгосон цагаас хойш ямар гүнзгий зүйл вэ? Ямар амьдралт чинь олон талаараа хамааралтай зүйл байсан юм бэ гэдгийг хараад ерөөсөө гайхдаг. Тэгэхээр яг энэ бичлэг дээр биш үү? Би та нарт хэрхэн одоо self concept гэдэг зүйлийг ойлгосноороо амьдралдаа ашиглаж сурснараа энэ зүйлийг зүгээр гүнзгий юу байдаг вэ гэдгийг нь ойлгосноороо тийм ээ? Яаж хүн гэдэг амьтныг илүү гүнзгий түвшинд ойлгох боломжтой вэ? За улмаар хүн гэдэг амьтныг ойлгосноор өөрийгөө болон бусад хүмүүсийг ойлгоод зогсохгүй өөрийгөө хэрхэн амжилт руу хөтлөх боломжтой вэ гэдэг тухай ярилцах болно. За тэгээд let's begin. Ер нь бол энийг үзснээс хойш дахиж бараг чиний амжилтын тухай юу гэдгийг тэр талаар ойлголт чинь тийм ээ хэрхэн амжилт руу дайрдаг вэ гэдэг гих тэр бүхэл хандлага чинь өөр болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр тэгэхээр self concept гэдэг зүйл болвол ердөөсөө л ингэж ойлгочих хэрэгтэй. 20 дугаар зууны үед 20 дугаар зууны эхэнд байна уу да. За би энэ дээр бол яг судалгаа хийгээгүй гэхдээ номон дээрээс уншиж хахад болвол self concept гэдэг зүйл маань юунаас гарч ирсэн байгаа юм. Цоо шин сэтгэл судлалын салбарт мөсийг хаглан орж ирсэн ийм санаа байгаа юм. Тэгээд ерөнхий санаа маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ чанга юм байна. Ерөнхий санаа маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр хүн гэдэг амьтан бол бусад амьтнаас ялгарах зүйлсийн нэг нь юу байна вэ гэсэн чинь хүн гэдэг амьтанд өөрийгөө яах зүйл байдаг юм байна. Өөрийгөө хинбэ гэж хардаг тийм өнцөг байдаг юм байна. Одоо жишээлбэл тийм ээ би нэг иймэрхүү хүндээ гэж харж байгаа тэр харах өнцгийг чинь self concept гэж нэрлэдэг байгаа гэсэн. Энийг үзэж байгаа бата, солонгоо, нараа бүгдэнд нь байгаа гэсэн. Чиний одоо бичлэгийг нь үзээ сууж байгаа тэнгис ч гэсэн юу байгаа гэсэн. Одоо self concept гэдэг зүйл байгаа гэсэн. Self concept буюу одоо хоёулаа бүгдээрээ юуг нь харъя те. Ямар хоёр үгнээс үүдэлтэй хоёр үг байна гэдгийг харъя. Одоо self гэх юм бол тухайн бие хүн, бие гэсэн утгатай тийм ээ. За тэгээд concept гэдэг үг бол юу вэ гэхээр утга санаа гэсэн үг шүү дээ. Утга санаа. Тэгэхээр өөрийн хувийн биеийн тухайн тэр хүний өөрийнх нь утга санаа гэдэг санаа гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр хүнд бол өөрийгөө тийм ээ хардаг тийм өнцөг өөрийгөө харах өнцөг гэдэг чинь их сонирхолтой зүйл байгаа байхгүй. Өөр ямар ч амьтанд байхгүй. Би бол ийм хүн гэдээ өөрийгөө бодоод явчих нь шүү дээ. Тийм ээ. Тэгвэл тэр тэгж бодох нь ямар учиртай вэ гэхээр ерөөсөө өөрийгөө юу гэж бодож байна? Төдий чинээнд, төдий хэмжээнд яадаг гэсэн үг. Төдий хэмжээнд урагшилдаг гэсэн үг. Төдий урагшилдаг одоо төдий хэмжээнд тухайн хүн маань үйлдэл хийж төдий хэмжээнд амьдралаа авч явж төдий хэмжээнд өөрийнхөө стандартыг тогтоож төдий хэмжээнд өөрийгөө бие авч явж тийм төдий хэмжээнд ярьдаг ч байдаг юм уу. Ерөөсөл тухайн хүний self concept гэдэг зүйл маань юуг нь яадаг гэсэн үг. Ерөөсөө бүх үйлдэлийг нь одоо гайд хийж идэг гэсэн үг. Тэгвэл энэ маань биднэрт юу гэж хэлээд байгаа вэ гэхээр хүн хизээж өөрийгөө ямар хэмжээнд хардаг вэ тэр хэмжнээсээ илүүч гардаггүй дутууч буудаггүй. Хэрвээ илүү гараад эхлэх юм бол сандраад тийм ээ би юм байх ёсгүй шүү дээ ч гэдэг юм уу тийм ээ. Одоо яагаад суглаанд хоцсон хүмүүс ердөөсөө маш богинохон цаг хугацааны дараа 1-2 жилийн дараа ч юм уу тийм ээ эргээд тэр ядуур руугаа орчихсон байдаг вэ
яагаад тийм ээ тэрний шалтгаан бол тухайн хүний self concept нь өөрчлөгдөг байгаа байхгүй. Өөрийгөө хин гэж хардаг тэр нь ерөөсөө өөрчлөгдөггүй байгаа учраас тухайн хүн ерөөсөө яах боломжгүй гэсэн. Одоо тухайн тэр эд хөрөнгийг тийм ээ аз жаргалыг ч гэдэг юм өөр дээрээ тогтоох боломжгүй гэсэн. Тэгэхээр одоо дүүнер маань бол хэрвээ чи өөрийгөө тийм ээ би энийг чадахгүй гэж хардаг, би амжилтанд хүрэх боломжгүй хүн гэж хэрвээ чи хардаг, магадгүй тийм ээ би одоо тийм ээ хин нэгний туслалцаагүй л байх юм бол ерөөс юу ч хийж чадахгүй ч гэдэг юм уу тийм ээ өчнөө өөрийгөө харах юм сөрөг болон эерэг зүйлс байгаа гэсэн үг. Тэгээд чи хизээч тэднээс илүүч гарахгүй дутууч гарахгүй. Одоо жишээлх юм бол би бол нэг тийм ээ юу гэдгийг нэг сарын юу гэдгийг за нэг 10,000 долларын хэмжээний хүндэ гэж би хэрвээ өөрийгөө хардаг байлаа гэж тэгээ бодох юм бол миний орлого жишээлбэл 5,000 6,000 руу доош буугаад ирсэн тохиолдолд би ерөөсөө яахгүй гэсэн үг. Тэр үед би сандарч эхэлнэ гэсэн үг. Өө чи юу болоод нь тэгээд тухайн нөхцөл байдлыг өөр болгохын тулд чармааж хүчин чармаалт гаргаж тийм ээ тодорхой үйлдэлүүдийг хийж тэгээд төд удалгүй юг анзаарах вэ гэхээр буцаад 10,000 руу гараад ирсэн байна гэдгийг анзаарна гэсэн үг. Тэгэхээр энэхүү санаа маань юу хэлээд байгаа вэ гэхээр ерөөсө хүн гэдэг амьтан бол self concept-наас дээшээч гардаг юм байна, доошооч гардаг юм байна. Ингээд яг л өөрийгөө юу гэж хардаг, хин гэж хардаг, өөрийгөө ямар хэмжээнд үнэлдэг, өөрийнхөө стандартыг хаана байршуулж тавьдаг. Яг л тэр хэмжээнд дээр л хүн амьдардаг юм байна. Тэгэхээр одоо биднэрт ямар асуудал гарч ирж байгаа вэ гэхээр тэгвэл энэ self concept гэдэг зүйлийг өөрчлөх боломжтой юу? Энийг хүснээрээ залуурдаж тийм ээ өөрийгөө л зөв өнцгөөс харчих юм бол өөрийгөө л хинбэ гэдэг өнцгөө эрүүлжүүлчих юм бол тэгээд эрүүл биш зүйлсээс нь салчих юм бол амьдралд өчнөө яах боломжтой юм байна. Өчнөө төсөөлөөчгүй амжилтанд хүрэх боломжтой юм байна. Амьдралаа оронгоор нэргүүлэх боломжтой юм байна. Тийм ээ орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм байна. Хүссэн амьдралынхаа түвшин дээр хүрэх боломжтой юм байна гэдгийг бид нэр ойлгочихж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд хэрвээ тийм юм бол энэ дотоод өөрийгөө харах өнцөг, өөрийгөө хинбэ гэж бодож байгаа тэр өнцөг чинь хаанаас гарч ирээд байгаа. Энийг өөрчлөх боломжтой юм уу үгүй мө гэдэг асуулт гарч ирж байгаа гэсэн. Тэгээ хамгийн гайхамшигтай нь юу вэ гэхээр бүрэн боломжтой. Энийг далд тухамсар гэж нэрлэдэг байгаа. Энийг далд тухамсар гэж нэрлэдэг байгаа. Хэрвээ далд тухамсарыг ойлгоод, далд тухамсарыг залуурдаад, далд тухамсартайгаа ажиллаж сурчих юм бол ерөөсөө л тэгэл амьдрал бол атганд ороод ирж байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ бичлэг дээр бүгдээрээ юг хамтдаа суралцуулна. Одоо хэрхэн далд тухамсартайгаа ажилтгийн, ямар одоо дасгалыг хийж, ямар зүйлийг өөртөө хэлснээр чи юг өөрчлөх боломжтой вэ гэдэг тухай бүгдээрээ суралцна гэсэн үг. Их сургуульд өөрийгөө тийм ээ тэнцүүлж, топ их сургуульд тэнцэж өндөр тэтгэлэг авах тэр одоо замналаа, тэр зорилгоо бодит болохгүй байхын аргагүй тийм байдалд хэрхэн оруулах вэ гэдэг дасгалыг та нартай хуваалцъя. За тэгэхээр биш үү? Хэдүүлээ бодъё. Self concept гэдэг зүйлийг одоо бол зах цухаас нэг жоохон ч гэсэн ойлгож байгаа байх гэж найдаж байна. Та нарыг би бас өөрсдөөсөө асуугаад үзээсэй гэж хүсэж байна. Тэр нь юу вэ гэхээр миний одоо стандартууд хаана байна? Би өөрийгөө хин гэж хардаг юм шиг байна. Тийм ээ? Өдий хүртэл амьдрсан замналаа харах юм бол хийсэн зүйлсээ харах юм бол боддог бодол дотроо мэдэрдэг мэдрэмж өдөр тутмын цаг хугацаагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ гэдгээ би харах юм бол би өөрийнхөө тухай юу гэж итгэдэг хүн бэ? Миний self concept юу вэ гэж асуугаад үзээрэй. Тэгээ балцаас гаргаж ирээд хэрэгтэй болон хэрэггүй бүгднгийн шүүлтүүрдээд яагаад үз. Тийм ээ? Өөрийгөө яг хин гэж чи хараад байна. Тэгээд тэгэж харж байгаа өөр дээрээ тавьж байгаа стандарт чинь хүсэж байгаа байхыг хүсэж байгаа тийм ээ зорж байгаа зэгтээ чинь нийцэж гин үгүй юу гэдгийг бас аудит хийгээд үз. Шалгаад үз. Тэгээд маш олон тохиолдолд юу гарч ирэх вэ гэхээр хүүе би одоо ийм үйлдэл хийсэн байна, ийм юм ингээ бодсон байна. Тэгтэл энэ үйлдэл чинь өөрийгөө ингэж үнэлдэг, магадгүй доогуур үнэлдэг хүний хийдэг үйлдэл шүү дээ. Би тийх хүн мөн билүү? Үнэхээр би ийм хүн мөн гэж үү гэдэг асуулт гарч ирдэг.
Тэгэхээр тэрийг бас сурагчдаас асуугаад үзээсэй гэж хүсэж байна. За тэгэд шууд юу руугаа орцгоё. Дасгалаа хуваалцаад бичлэгээ жаргацгаая. За тэгэхээр энэ хүү дасгал маань юу вэ гэхээр ердөөсөө ганцхан энэ premise дээрээс эхэлж байгаа. Юу вэ гэхээр чи аливаа зүйлийг яагаад авдаг вэ гэхээр тухайн зүйлийг чи зүгээр хүсэж байгаа болохоор авдаг биш. Чи тухайн зүйлийг хүртэх хэмжээний хүн болсон учраас чи тухайн зүйлийг авдаг. Дахиад хэлье. Энийг ойлгох маш чухал. Маш олон хүмүүс одоо тий баг ахуй наснаас хүмүүсийн хүн гэдэг амьтан бидний ойлгодог зүйл маань юу байгаад байгаа вэ гэхээр бидний одоо суучдаг тий энэ хэрэггүй аашаар шин юу байгаад байгаа вэ гэхээр айгүй даврамтгай хөдөлмөрлөөгүй юм мөртлөө хийх ажлаа хийгээгүй мөртлөө ойлгох зүйлээ ойлгоогүй мөртлөө төлөх төлөөсөө төлөөгүй мөртлөө бид нар яах гэдэг хандлагатай вэ гэхээр ердөөсөө л юм хүсэж байдаг. Нааша тий би баяжмаар байна, би топ сургуульд ормоор байна, би тэтгэлэг авмаар байна ингээл дайраад байдаг. Тэгтэл үгүй чи авмаар байна гэд юмыг авдаг хорвоо ертөнц биш юм аа. Ямар юу вэ гэхээр чи тухайн зүйлийн дайны хүн болж иж өөрийгөө хувьсгана гэсэн үг, өөрийгөө хөгжүүлнэ гэсэн үг, өөрийгөө сайжруулж өөртөө хөрөнгө оруулалт хийж тухайн зорж байгаа цэгнийхаа дайны хүн болж иж чи яана гэсэн үг байхгүй. Тухайн зүйлийг хүртдэг гэсэн үг. Үнэхээр одоо энэ топ их сургуульд тэнцэж байгаа сурагчид түүнэрийг харахад бол юу гэж харагдаж байгаа юм л да. Яалтчгүй одоо яалтчгүй үнэхээр шаргуу хөдөлмөрч хүүхдүүд топ сургуульд тэтгэлэгтэйгээр тэнцэж байгаа. Энэ бол маргаан байхгүй. Хөдөлмөрч хүүхдүүд үнэхээр бүр ингээд тийм ээ цус нүчтэйг ингээд хотголтлаа хичээлээ хийдэг. Энэ бол хамгийн нэгдүгээр стандарт гэсэн. Хэрвээ чи тэгэхэд бэлэн биш байгаа бол энийг залдах, мэхлэх ямар нэгэн байдлаар тий одоо аргалж байгаа тэр оноог нь авчин, SAT-ийн 1500 авчин, TOEFL-ийн 110 авчин ямар нэгэн байдлаар аргалж агаад яачна гэсэн зүйл юусоо байхгүй. GPA-мээ 4 мөрөөр гаргачихна гэдээ юусоо байхгүй. Юусоо л чи тухайн тэтгэлгийн тухайн топ сургуулийн дайны хүүхэд болно гэдэг чинь чи юу вэ гэхээр цусаа гартал хичээлээ хийнэ гэсэн үг байхгүй. Цусаа гартал тэр шалгалтанд бэлдэж, унаж, босож тэр дундуур нь тийм ээ өчнөө өвдөлтийг дааж тийм ээ тэр болгоныг даван туулж иж одоо бид нэр тийм ээ тэр өндөр тэтгэлгийн тухай ярина гэсэн үг. Чи тэрийг хийхэд бэлэн байгаа. Тэгээд чи тэрийг хийчих юм бол гүзээ. Чи тэрийг зүгээр л чадна гэсэн үг. Тэтгэлэг авах цаг хугацааны л асуудал гэсэн үг. Хичээлээ хийхгүй шалгалтын оноонд бэлдэхгүй цаг хугацаагаа зарцуулахгүй зүгээр ингээ гадуур тэнэд яваад байгаа болвол хийх зүйлээ хийхгүй байгаа болвол нэг зүйл дээр төвлөрөхгүй байгаа болвол зорилгодоо хүрэхийн тулд тийм ээ чи мөнгө төлөхгүй байгаа болвол энэ бас маш чухал санаануудын нэг. Хэрвээ чи зорилго руугаа тийм ээ дайрж байгаа болвол чиний хийх ёстой зүйлсийн нэг ердөөсөө ямар ч байсан ямар нэгэн аргаар чи тухайн зүйлд хүрэх байхгүй. Тэрний нэг нь чи өөрөөсөө мөнгө гаргах хэрэгтэй. Тэг хүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй, ном сурах бичиг авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөрөөсөө юу ч гаргахгүйгээр чи амар том юм хүсэж иж болохгүй шүү дээ. Утгагүй байгаа шүү дээ. Тэгэхээр тийм гэсэн үг. Тэгвэл ямар дасгалыг би та нартай хуваалцах вэ гэхээр шүү дээ. Үндсэн энэ дасгалыг ажилуулахын тулд чиний ойлгох ёстой хамгийн суур зүйл чи юу вэ гэхээр хүн ерөөсө хизэж хүсэж байгаа зүйлээ авдаггүй хүн ердөөсө хинбэ гэдгийнхаа дайнд хинбэ гэдэгтэйгээ энэ тэнцвүүц зүйлийг л амьдралдаа авдаг байгаа. Тэрийг л ойлгож хэрэгтэй. Тэгвэл чиний зорих ёстой зүйл юу вэ гэхээр өөрийгөө хувьсгах, өөрийгөө хөгжүүлэх, өөртөө хөрөнгө оруулалт хийх, өөрийгөө дараачийн түвшинээр гаргаж ирэх. Яаж? Энэ дасгалаар. Одоо хэдүүлээ хамтдаа бодъё. Ямар хүүхэд топ их сургуульд тэтгэлэгтэйгээр тэнцэх вэ гэд бодъё. Тэгвэл хариулт нь маш энгийн. Дөнгөж саяжингаа ярьсан хариулт тийм ээ. 100% тэтгэлэг авах дайны, топ сургуульд тэнцэж орох дайны хүүхэд тэр болгоныг авнаа.
тийм дайны хүүхэд байгаадагаас тэр сургуульд орохыг хүсэж байгаа болгоно нь орох биш. Тэр дайны хүүхэд буюу оноо нь болж байгаа хараа хандлага, тийм ээ хичээл зүтгэл, эсэн дээрээ 1000 драфт гаргахад бэлэн байгаа байдал, өөртөө хөрөнгө оруулахад бэлэн байгаа тэр байдал гэх мэтчлэн бүх зүйлсүүд нь нийлж хагаад тэр хүүхэд энэ ямар нэг зүйл identity гаргаж ирээд байгаа вэ гэхлээр тухайн сургууль тэтгэлэгтэйгээр тэнцэх, топ сургууль тэтгэлэгтэйгээр тэнцэх дайны сурагч гэдэг identity гаргаж ирээд байгаа байхгүй. Понимаешь? Тэгэхээр нь штэ тэр identity-гийн хамгийн цөмд нь юу байгаа вэ гэхээр хамгийн цөмд нь тухайн сурагчийн өөрийнхөө харах тэр өнцөг, өөрийгөө self concept буюу хамгийн ихэнд хэдүүлэн ярилцсан штэ. Би яг өөрийгөө хин гэж харддаг юм бэ? Би ямар дайны, юу хүртэх хэмжээний, юу чадах хүн бэ гэдэг тэр зүйлээс хүний одоо бүх зүйл нь гарч ирдэг юм байна. Дотоод мотивац нь тийм ээ. Хүн чинь өөрөө ингээд дотроосоо мотивацлагддаг, тэгж явдаг машин байгаа байхгүй. Тэгээд тэр мотивац нь хаанаас үүсээд байгаа вэ гэхлээр хүн эрдөөсөл өөрийгөө хин гэж хардгийг, хүн эрдөөсөл өөрийгөө яг юу гэж боддог юм бэ? Тэр хэмжээнд л хүн явдаг гэдэг санаа байгаад байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд тухайн одоо тийм ээ топ сургуульд орж байгаа тэтгэлэг авч байгаа сурагч маань хамгийн түрүүнд юунд итгэж байгаа вэ? Юунаас энэ бүхэн эхлэлтэй вэ? Гараатай вэ гэхлээр өөрийгөө би болвол топ сургууль тэтгэлэгтэйгээр тэнцэх эрхтэй. Тэгэхээр тэтгэлэгтэйгээр тэнцэж чадна. Тэгээд тэнцэх ёстой хэмжээний сурагч гэж өөрийгөө итгээд байгаа. Тэндээс бүх зүйл эхэлсэн гэсэн. Магадгүй тэр сурагч тийм ээ багтаа болсон ямар нэгэн зүйлээс ч юм уу, гэр бүлийн дарамтшилтаас ч юм уу, гэр бүлийнхнийх нь өөртөө тавьж исэн стандартаас ч юм уу, за эсвэл өөр одоо ямар qualification байдгийг тийм ээ. За би 6-аас 10 дугаар ангийнхаа оронд бол баахан AP авсан, маш их хичээл зүтгэл гаргасан. Миний бүх зүйл болж байгаа гэл тийм ээ. Тэр бүх юмнууд нь ингээл нийцээл орж ирж байгаа сурагч чинь гол нь өөрийгөө юу гэж итгэх вэ гэхэлэр би болвол топ сургууль тэтгэлэгтэйгээр тэнцэх хэмжээний сурагч гэж өөрийгөө итгэх байхгүй. Тэгээд яг л тэр одоо identity, тэр self concept-ийг авч явахын тулд тэр зүйлийг бодит болгохын тулд хичээл зүтгэл гарч ирж байгаа даваа нухчаануудыг давж тэгж явна гэсэн үг. Тэгээ хамгийн эцэст нь юу болох вэ гэхээр тухайн сурагч маань үнэхээр л тухайн сургуульд ороод тэтгэлгээ аваад явж байгаа гэсэн үг. Окей, тэгэхээр вэ штэ. Одоо яг энэ дасгалыг л дараачийн бүтэн 1 сарын туршид хийгээд үз. Хэрвээ би чамтай ганцаарчилж ажиллаж исэн бол энийг бас хийлгэнэ. Хамгийн тайван үедээ, хамгийн тайвширчсан байгаа үед усанд ороод гарч ирэх үед нэг тийм тайван гоё мэдрэмж хүн төрдөг штэ. За эсвэл ингээд тийм ээ. Яагаад ч юм нэг тийм амарсан, бүр ингээд нэг тийм тархит толгоо онгойсон гүнзгий амьсгаа авж байгаа юм шиг, агаар салхи авж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж хүн авдаг штэ. Яг тэр үеуд дээрээ энэ дасгалыг хийх ёстой. Яаж хийх вэ гэхээр зүгээр маш энгийн өөртөө хэлнэ. Би болвол топ сурагч. Би болвол Америкийн топ их сургууль тэтгэлэгтэйгээр тэнцэж чадах сурагч. Би тэгээд чадна, тэгээд дээрэс нь нэмээд үргэлжлүүлээд би хийн. Би тийм хэмжээний сурагч гэж өөртөө хэлэх. Тавтаад хэлээд. Би бол топ сурагч. Би бол тэтгэлгээр тэнцэх сурагч. Би бол тэтгэлгээр тэнцэх сурагч. Тэгээд энэний одоо нөлөөлөл, энэний утга учир маань хаана байдаг вэ гэхээр ердөөсөө л юунда байдаг гэсэн үг. Яг тэр гой амарчсан байгаа state тийм ээ. Тэрэн дээрээ чи өөртөө хэлэнгүүт хүний далд ухамсарлуу шууд шингэж ордог. Маш гоё мессеж ингээл далд ухамсарлуу чинь чи анзаараачгүй байхад өөрөө ч мдэггүй байхад тэр гоё мессеж далд ухамсарлуу чинь шингээд орцсон байна гэсэн үг. Тэгээд далд ухамсарлуу чинь орцсон болвол чиний self concept руу чинь нөлөөлж орж эхэлж байна гэсэн үг. Тэгээд self concept чинь хэрвээ өөрчлөгдсөн болвол тэгэл
тухайн зорилгод, тухайн зориод байгаа зүйлдээ хүрэхин цаг хугацааны л асуудал болж байгаа гэсэн. Okay? Yeah. I've done it myself. When I ахихны хувьд бол өөрийнхөө орлогыг 10 дахин нэмэгдүүлэхэд яг энэ аргыг ашигласан бordуулагч хийж байхад тийм ээ. Yeah. За тэгээд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Дараагийн чимэглэлээр уулзлаа. Түр баяртай. Хэрвээ гацалтнаасаа гарч action plan авахыг хүсэж байгаа хүүхдүүд ихний 30 минутыг үнэгүй хийж өгж байгаа. Тэгээд цаашаага бас өөрчлөж явахыг хүсэж байгаа залуучуудтайгаа бол 1-3 сарын менторшип хөтөлбөр бас гаргаж ирж байгаа. Тэгээд тэр тухай бол бас ярилцаад явж болно гэсэн үг. Тэгээд линкийг нь доор description хэсэг дээр үлдээчи. Тэгээд I will see you in the next one.